Mig Group компани 2024 оны онцлог үйл явдал. Төлбөр тооцоо, санхүү бүртгэл, санхүүгийн тайлагналын үйл ажиллагааг нээ системийг бүрэн нэвтрүүлж автоматжуулсан байна. Монголын ипотекийн корпорац нь олон улсын хөрөнгийн зах зээлээс 225 сая ам.долларын хулан бондыг амжилттай арилж аллаа. Дотоодын биржийн бус зах зээл дээр 4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Барьцаа хөрөнгө чөлөөлөх зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж иргэдэд илүү хялбар боллоо. Дотоодын биржийн бус зах зээл дээр 8.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Олон улсын нийслэлийн менежментийн тогтолцооны ISO 37301 2021 стандартыг магадлах аудитыг 2 дахь жилдээ амжилттай хийлгэж сертификатаа гартаа авлаа. Зээлийн нэгдсэн хөрөнгийн багц дахь орон нутаг дахь 17 аймагт байрлалтай чанаргүй зээлийн газар дээрх хяналтыг хэрэгжүүлэн эрсдэлтэй барьцаа хөрөнгийн бит байдалтай танилцсан үйлчилгээ үзүүлэгч банкудад зээлийн эрсдэл болон даатгалын хамрагдалтын талаарх сургалтыг 2024 оны 4-р сараас 10-р сарын хооронд хийлээ. Олон улсын эрсдлийн менежментийн ISO 31000/2018 стандартыг удирдлагын тогтолцоонд нэвтрүүлсэнийг хөндлөнгийн баталгаажуулалтын компаниар 2 дахь жилдээ магадлан аудит хийлгэн дахин баталгаажууллаа. Мигд худалдсан болон худалдагаар хүлээгдэж байгаа орон сууцны ипотекийн зээлийн мэдээллийг цахимаар иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Монголын ипотекийн корпорац хариуцлагатай хувьцаат компани 2024 онд тогтвортой санхүүжилт бонзын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа үнэлэгдэн онцлог тус байгууллагаар шалгарлаа. Mig Active 35 тусгай зориулалтын компани болон Mig Active 36 тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 506.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цас гаргав. Тус багцуудад багтсан ипотекийн зээлийн 39.51% нь гэр хорооллоос орон сууц нь шилжсэн өрх байна. Тэрбум мод хөдөлгөөнийг 2024 онд үргэлжлүүлж банкны 100 жилийн ой болон Mig-ийн төгөлд нийт 2024 ширхэг мод тарилаа.